За сайн байцгаана уу? Би Шог Зураац хоёр байна. Энэ бол манай гэр тавтай морилно. За манайхаа энэ байранда ирээд нэг 3 жил болж байна. Тэгээ би өөрийнхөө гэр бүлийн хүнтэй хамт амьдардаг. За мэдээж одоо амралтын өдрөөр ч юм уу хичээл сургуулийн завсарчилгааны үеэр хөвгч ухтууд божигнадаг. Бусд үед нь бол бид хоёр хоёулаа амьдардаг та. За энэ манай том өрөө байна. За би гол нь энэ өрөө болгонд бас хөгжмийн төхөөрөмж байлгахыг хичээдэг. Тэр үедээ бас хөгжим сонсхийг хүсдэг гэсэн үг. Тэр өрөөнд байхдаа. За энд бол мэдээж entertainment-ийн хэсгэн дээр бол хамаг гол төхөөрөмж бол одоо миний энэ проектор байгаа. За проектороор бол манад энэ том өрөөний байгаа хамгийн зайтай хан энэ. Ягаад гэвэл нөгөө киногоо телевизээ эдгээр тусгаж гаргахын тулд зай үлдээсэн. Бусад газар бол бүгдээрээ зураг үлгэсэн байгааг та бүхэн харж байгаа хамгийн зайтай хэсэг гэсэн үг. За мэдээж одоо гэр бүлээрээ хамт суугаад үзэхэд бол айхтар хүнд тийм dark set-тэй биш хөнгөн инедми юм уу тийм контентууд илүү хүүхэлдэйн кино ч юм уу бүх насныханд тохирсон тийм контентууд үзэх нь бас илүү зүй зохистой юм шиг санагддаг та. За мэдээж одоо амьд байгалийн хэсэг гэдэг утгаараа ургамал одоо цэцэг навч нэлээд байгаа. Гэхдээ энэ бол одоо манай эхнэрийн арчилдаг тийм моднууд. Манайд бас нэлээд удаж байгаа моднууд ч бай. За ургамал дундаас би бас энэ хөөрхөн ургамлыг бас онцлмоор санагдаж байна. Манай хүүхдүүд авчирч гисэн ийм жижигхэн нэг ийм хоёр навч ирсэн. Энэ нөгөө бурхан багшийн одоо гэрсэн гэж яригддаг нөгөө бод модны хоёр навч ирсэн ингээд манад ирээд аюу гоё цэцэглээд бүр ийм доор тэсгээр модлог болоод ингэж ургаад байгаа надад бэлгшээлтэй санагддаг. За түрүү ярьсан би нөгөө өрөө болгондоо ийм жижиг хөгжим янз бүрийн төхөөрөмжөө тавих дуртай гэж ярьсан. За манай нойлын өрөөнд л хөгжим байхгүй бах. Бусд нь бүгд нь хөгжим бий. За миний бас нэг том хобби бол одоо ном гэж хэлж болно. За ном дундаа бол мэдээж миний мэрэгжлийн болоод соёл урлаг Монголын төвхтэй холбоотой номуудыг сонирхож цуглуулдаг олон жил цуглуулж байна. Мэдээж өөрийнхөө бас нөгөө хүсэл сонирхол шог зураг, комикс, анимашны номнууд их бий. За би бас өөрөө төрөлхтөлийн сургуульд Хотчингл гэдэг нь маань одоо дизайны мэрэгжил, дизайны чиглэлийн номнууд нэлээд байгаа. Барилга архитектурын чиглэлийн номнууд байж байгаа. За энэ нөгөө сүүлийн үед би энэ нөгөө одоо юу гэдэг нугалбартай номнууд гэж хэлж байна. Энийг бас хэвлэлийн бүтээгдэхүүн талаас нь их сонирхож цуглуулж байгаа. За энэ хэсэг бол одоо манай галдгооны хэсэг. За мэдээж одоо галдгоо гэдэг бол одоо айл гэрийн эзэгтэй эзэмшлийн ийм хэсэг байдаг. Гэхдээ яг сүүлийн үед нөгөө миний оролцоо их болж ирж байгаа учраас одоо илүү хамтран эзэмшиж байгаа гэж болно. За хөргөчний наалтнуудыг бол яг бас явсан газараас илүү нөгөө хөгжмийн холбогдлолтой тийм хөргөчний наалтнуудыг бас авч болно. За хүмүүсийн сонирхож асуугаад байдаг нэг зүйл бол миний сүүлийн үед эзэмсэн зэвсгийн эрдэм гэж хэлж болно. Тарг өрх ухаан. Ялангуяа би энэ варины шил цуглуулад та бүхэн харж байгаа янз бүрийн варин шилүүдийг маш их цуглуулсан байгаа. За энэ бол миний хөгжмийн өрөө. Одоо миний хөгжмийн гол өрөө гэж хэлж болно. За энэ өрөөнд бол мэдээж бас Монгол одоо уран зураачдын хөгжмийн сэдвээр зурсан манай реалист баярын зурсан хоёр алдартай зураг нь байна. John Lennon, Beatles зэн одоо тэр бол бас нэлээд миний таалагддаг зураг. Одоо 1960-аад оноос анх одоо Beatles-ийн бэнз Монголд жишээлбэл одоо манай соёлын сайд байсан л одоо дампа анх авчирч сонсч ирсэн тэр тухай баримтгын хүртэл биш үү? Хамгийн анхны одоо эстрад орчин үеийн дуу хөгжим зориулж хийсэн Монгол маркны дурсгал байх шаттай. Би өөрөө зөвлөхөөр ажилласан тогтоог нь бас би зурж исэн. За энд бас жижиг бичгийн ширээ байгаа. За энэ бас их төвхтэй одоо Монгол улс суугаа Английн элчин сайдын сууж исэн ийм бичгийн ширээ.
байж байгаа. Ингээд над хадгалагдж ирсэн. Айлс ирэхээр авдраа хотл гэдэг шиг биднэрт бас өөрсдийн нөгөө өв соёл тэр зүйл маш их байгаа байхгүй. Тэгээ энэ донд бол бас ингээд яг зориулж хийсэн юм Монгол пенсны юун дээр одоо манад гарч ирсэн нөгөө Монгол пенснууд. Одоо Монгол киноны доонууд байх шүү дээ. За энэ үлгэр байж Монгол ардын үлгэрүүд байна. За энэ бол миний үндсэн ажлын өрөө. Одоо миний урлан гэсэн үг. За энд би сууж уран бүтээлээ хийдэг. Энд бол миний бас номны цуглуулгын бас CD-ний цуглуулгын нэг хэсэг байгаа. Монголын түүхтэй холбоотой маш ховор нандин номнууд энэ тэндээс миний олж ирсэн одоо Эндрюсийн анхны экспедицийн цуврал ботуудаас ахуулаад одоо Монголын миниатюр магадгүй одоо орчин үеийн хэвлэлд бас анх бууж исэн гэж хэлж болох. 1905 онд Парис төвлөгдсөн номноос өсвөлэл зөндөө олон ном энд байгаа. За ер нь яг цуглуулга гэдэг хүмүүсийн нэг одоо хэцүү проблем нь юу юм гэхээр зай талбай асуудал байдаг. Тэгээ яаж нөгөө цуглуулга багтаах вэ? Бид нар чинь нэг юм одоо тодорхой хэмжээтэй л орон зайд хамрагдж байгаа шүү дээ. Тийм болохоор одоо зай талбайг ашиглах тал дээр илүү их боддог, сэтгэдэг болчдөг. Жишээлбэл одоо би энэ хаалганы ардталт байдаг ашиггүй орон зайг бол ингэж ашигласан байх жишээ те. Энд бол одоо миний кассетны цуглуулгын нэг хэсэг болоод одоо 7 инчийн нөгөө пенснуудаа ингээд хаалганы арын зайд багтаасан байх шүү дээ. За энд бол миний урлангийн одоо хамгийн хойморт миний багш ардын зураач Байдын багшийн маань уран бүтээл заларч байдаг. За миний одоо хошин уран бүтээлийн одоо цагаан талбайг зааж өдий зэрэгтэй болсон ачтай хүнийхээ уран бүтээл ингэж хүндтэй залсан. За энэ болохоор манай матар сэтгүүл дээр гарч ирсэн Арнаан өрсөлдгөө уран бүтээлийнх нь их зураг байж байна. Тэгээ энийг илүү уруутай зураг гэдэг юм алдартай зураг. Тэгээд одоо Лений сургаалаас Монгол малчны ухаан бол хуруу илүү юм а гэж бас айхтар хүмүүс тэг зурж ясан гэж манай багш нар бас тайлбарладаг. Тэр одоо 6 уруутай зурцсан. Тэгээд яг энэ чигээр хэвлэгдсэн л. Гэхдээ энэ одоо тухайн үед мэдгдсэн бол үйл болох байсан байлгүй. За гэр бүлийн аз жаргал гэдгийг олон юм дээр хүмүүс мэдээж олон зүйлд ач холбогдол өгдөг. Миний хамгийн гол зүйл бол явж амар амгалан юм байна гэж хэлж болохоор байна. Амар амгалан юунаас ирэх вэ гэхээр өвчнгөө, өргөө, одоо юу гэдгийг элдв асуудал, проблемгүй, стрессгүй, нэрвгүй яг тийм тохиолдолд одоо бүрэн бүтнээр амар амгалан ирнэ л дээ. Мэдээж энэ бол мөнхийн байнгын байна гэхгүй. Тэгэхээр аль болох тэр амар амгаланг бий болгохын төлөө л ийм одоо юу гэдгийг үйл хийж эргээ тэр үүлийнхээ одоо юу гэдгийг тэр зүйлийг амар амгалангаараа дамжуулж авахыг хичээж амьдрах нь л хамгийн чухал юм уу даа л гэж бодсон да. Univision-тэй хамтдаа жаргалтай.